Сайн бацхан үзэгчдээ залуу лидер нэвтрүүлгийн шинэхэн дугаараар та бүхэнтэйгээ уулзч байгаадаа баяртай байна. За бид энэхүү нэвтрүүлэгтээ урлаг, соёл, спорт, бизнесийн салбарт манталж аваа залуусыг урьж оролцуулдаг. Тэгвэл өнөөдрийнхөө нэвтрүүлгээр шилдэг залуу ажилчин хэмээх эрхэм хүндэс шагналын эзэн Эрдэнийн уужим сэтгэлтийг урьж оролцуулж байна. За энэ өдрийн мэндийг хүргэе, урилга хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч маш их баярлалаа. Яг нөгөө баг заримдаа цөмд багтахгүй. Бага барайл явах нөхцөлтэй амар ичдэг байсан санаа зовол хүмүүс амар гайхаад байдаг байхгүй юу. Нөгөө нэг амар гой гагнуур гагнах гал нэг те яг зур ингээл тавиад ингэж идэл цог нь орчдөг. Заримдаа за ингээл унтарчиндаа гэж бодчихвол тэгэл ичээс үе хүртэл байсан. Би ч гэсэн өөрийн гэсэн шамдрыг ийм төвшөнд би аваач хүсэж байна. За мундаг хүмүүсийн мэдээж хамтраад чадварлаг боловсон хүчин бий болох юмсан гэж бодвол багшуулхансан гэл юу бодсон. Яг энэ хайлж байгаа металлыг ингээ хараад ялхаад хойно гэдэг нь өөрөө бол амар тийм гоё мэдрэмж байдаг. Тэгэхээр яагаад тэр зоохон нэр ингээ те гагнуураар гоё ингээ хээ оголц хийгээд гагнаад тэр арган гагнуураар те нарийн тэр зүйлүүдийг яагаад тэр гагнуураар хийж болохгүй гэж миний гараас чанаргүй гарахгүй гэж би боддоо ш гарахгүй. Хүний нүд хуурсан юм би хийх хүсдэггүй. Тэр аавынхаа зөвлснөөр энэ мэргэжлээ сонгож байсан гэж ер нь аав нь яагаад чамайг гагнуурчин болоосоо гэж хүссэн бол чинь талаар асууж үзсэн үү? Зөндөө асуусан. Манай аав чинь гагнуурчин гэдэг чинь дандаа ямиг холбот юм аа, нийлүүлд юм аа, ямар гоё мэргэжил гэж бодно. Тэр дандаа тэр татуу тэр төмрийг те хайлуулаад хооронд нь салахгүй бат бэх холбоосыг бий болгоно гэдэг бол маш их өндөр ур чадвар, мэдрэмж үнэхээр сайхан мэргэжил шүү гэл. Тэр аав чинь нэг ийм зүйлд авьяастай гэдгийг тань ер нь анзаарсан болов уу? Ер нь гэр бүлд нь ах нь бол гагнуур хийдэг гэсэн тий. Аав бол мэдээж огт гагнуур хийж байгааг юм чинь ерөөсөө чансраагүй. Нэг яг хуу би өөрөө зурдаг учраас гарын урд үтэй гэдэг гэж бол мэдчихсэн. Дээрэс нь эмэгтэй хүн мэргэжлийг сонгоод сурах юм бол илүү сайн сурдаг. Илүү нямбаа ханддаг байх гэж бодсон. Хэрвээ уужим сэтгэлд маань гагнуурчин болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бол? Ямар ажил хийгээд явж байгаа байсан бол? Би загварын чиглэлээр явж байна. Хувцас дизайнераар явсан баг. Зургаач зурна, хувцас дизайнераа чинь. Гэхдээ би 10 жил эдэг байхдаа би хувцас дизайнер болно гэж боддог гэж байсан ч гэсэн давхар би ингээд тархун тийм мужааны одоо ингээл сэлбэр уралдаг, гой юм тавилгууд хийлдэг. Тийм би ясаа амар сонирхдаг байсан. Тэгэл би ингээд найзуудтай ярихдаа би дизайнер болно. Гэхдээ би давхар барилгын чиглэлээр те мужааны чиглэлээр сэлбэр чи юм тархун болно гэл давхар айгаа сонирхдаг байсан учраас тэгж ярьдаг байсан. Эмэгтэй хүний хувьд гэж авч үзэх төр нь бол их сонирхолтой байх юм шүү дээ. Ер нь нэрчүүд л бол ийм зүйлийг сонирхдаг шүү дээ. Мужаан дахны ажлыг. Тий. Энэ бол яг нөгөө нэг нийгмийн нийтлэг ойлголт. Гэхдээ миний бодлоор ингээл яг миний төсөөлөлт ингээл маш олон загварууд байдаг, маш олон шин санаанууд байдаг болохоор тэрийг ингээл юугаар ч хийхээр болчмоор юм шиг дандаа санаанд багтчихэдэг. Тэгэл одоо ингээл би чинь төмрийн салбар руу орчлоо тийм металл чиглэл рүүгээ орчлоо. Төмрөөр ч гэсэн би яагаад энэ зүйлийг урлаж болохгүй гэж. Яг энэ хайлж байгаа металлыг ингээ хараад ялхаад хойно гэдэг нь өөрөө бол амар тийм гоё мэдрэмж байдаг. Бүр яг одоо жишээлбэл цахилгаан нуур арган гагнур гагнаж байгаад ингээл төмөрний хэр хайлж ийн яаж ийн те яг энэ бүх зүйлийг бид өөрсдөө одоо бага зүгд нь хардаг. Тэгэл тэрийг яг мэдрэмжээр тохируулна гэдэг л өөр амар тийм гоё мэдрэмж. Одоо энэ зүйлийг ингээл ялгаж сураал мэдэрдэг болохоор бол олон илүү дурлаад байгаа мэргэжилтэй.
Би мэрэгчлээ өөрийн хобби болгохыг хүсдэг. За хамгийн анх Гагнуурын ангийн ганц охин болж орж ирээд одоо дадлагын байранда хичээлдээ орж явах. Яг одоо энэ хичээлийн дадлагын байранд орж ирэх сэтгэл хооронд ямар ялгаатай байдаг болоо? Асар их ялгаатай. Анх бол ерөөсөө шинэ газар тий. Анх удаа орж ирнэ гэдэг чинь нэгт нөгөө цаанаас айдас төрнө яа гэл. За нөгөө дээрэс нь бас догтлол нь ямар гоё юм бэ гэл. Одоо л ингээл бүх юм тасцсан. Яг нэг өөрийнхөө төрсөн гэртээ ороод ирж байгаа юм шиг л тийм мэдрэмж цаанаас л бий болцсон байдаг. Тохойд ингээл сургуульд анх ороод за 2.5 жил гэл ингээл ботууд асрах. Удаан хугацаа юм шиг л тэр жоохон байсан шүү дээ. Яг тэр үед тэгж бодож ижсэн. Яг ингээд эргээд ботсон чинь ямар хурдын юм бэ? Цаг хугацаа гэдэг чинь урсаал байгаа юм чинь. Одоо л нэрээ цаг хугацааны нэр үнцнийг ойлгож байна. Тэр одоо сургууль дээр анх бол Гагнуурын хичээлээ суугаад хөдөлмөрийн аюулгүй байдлаар хангахгүй байвах. Одоо гараа цамд түлэх нүүр амд мөрөнд сорив байдаг гэж ярьжсэн. Тэгэхээр одоо л ерөөс хичээлийн байран дээр бол байнга хөдөлмөр хамгаалалтын хувьд өмсөж байгаа. Анх чи ингээл тоохгүй, мэдхгүй багш хэлсэн ч гэсэн хүн чинь өөрөө мэдрэхгүй бол өөрөө төлөөдөж үзэхгүй бол хамгаалахгүй тэгэл тоохгүй байж байгаа л төлөгчсүүд бол зөндөө байдаг. За тэгэл гагнж байгаа л цогон дээр өвдгөөдөлн тэгэл таацны гагнур хийж л цог нь урсаад ороод ирдэг. Нөө хоолой тийм өмсгөө болгоч шууд тэнгэр рүү орчдөг. Тэгэл яваад төлөөлж явчихна. Зарим тохиолдолд нэг амар гой гагнур гагнах гал нэг те яг зур ингээл тавиал ингэж идэл цог нь орчдөг. Заримдаа за ингээл унтарчиндаа гэж бодчихвол төлөвчээс үе хүртэл байсан. Тэгэл хөдөлмөр хамгаалт гэдэг зүйл бол үнэхээр чухал байдаг. Одоо хүүхдүүдэд ч тэр анхнаас нь бүр ингээд сайн сохиолгоол. Гэтэл ер нь төлөгдөхгүй ганарч болно гэж байдаг юм дөө. Бидрийг дадлахын хавцаг өөрсдөө үүрэл ирдэг байсан. Дадлагын гутал нь өөрөө айгүй хүнд юм уртаа юм төмөртэй гутал байдаг. Тэгэл гутлаа, хувцаа, бүгдийн үүрэл багаж ирэл. Тэгээ би ч өөрөө жижигхэн тэгэл том цогт хичээл үүрэл явдаг лээс. Тэгээ яг нөгөө баг заримдаа цогт багтахгүй. Бага барайл явах нөхцөлтэй амар хичдэг байсан санаа зовол хүмүүс амар гайхаад байдаг байхгүй юу. Энд ч юу барьцсан бэ гэж баха. Тэгэж та цаанаас нэгсэн хичээл заримдаа торон дотор хийгээл нуугаал. Тэгэл явдаг байсан. Одоо сургууль дээрээ онлайн хичээл үзэх нэг ондоо багшаараа заалгаад ингээ онлайн хичээл үзэж суух нэг ондоо яг нөө ажлын талбар дээр гараад одоо албан байгууллагуудад очиод өөрийнхөө одоо яг сурж байгаа мэргэжлийн дагуу одоо салбар байгууллагуудад очиод ажлын дадлагт гарах бас шал нэг ондоо одоо мэдрэмжэд хүрүүлдэг штеп. Тэгэхээр хамгийн анх дадлах хийжсэн газар ямар газар байгаа вэ? Тэндээс бас ямар тийм сонир мэдрэмжийг авч ирсэн болоо? Хамгийн анх би ТЭД 4 дээр үйлдвэрийн дадлагт гарсан. Хамгийн анх биш юм. Яг нэг сургууль төгсөх үйлдвэрийн дадлага дээр. Тэгээд яг гарахад сургууль дээр ч нэг онлайн хичээл амар их ордог. Тэгэл маш олон текст гаргаал тий. За эндээс уншаарай, ойлгоорой ингээл бичиж аваараа тэмдэглээрэй. Тэгэл яг энэ бол чинь нөгөө сурагч би бол ингээл бичээл өгдөг хэсээр нэ тогтоогоог байсан байгаа байхгүй. Дадлага дээр гарсан чинь ингээд өсөө юу ч ойлгодгүй, юу ч мэддэггүй. Юу илээ баг би чинь электроник хичээсэн 506 422 л гэж байдаг чи. Энэ өрөөс өөр зүйлийг би мэддэггүй. Тэгэл хагас хатна дарган амир гэл сонсч ирнэ яг ингээл тулаал аппаратыг хараал гэсэн юу ч мэдэхгүй. Тэгэл жаахан сандраал тэг харин хаач ч нөө дадлаг тарсан багш нар маань амир дэмжижсэн. Энэ ингэт юм аа, энэ ингэт юм аа. Гагнуурын уйлыг ингэж нэрлэлт юм аа. Хэвтэй байрлалыг ингэж нэрлэлт юм аа. Төрлөөр нь ингэдэг юм аа гэл. Өнөг шууд амьдрал хэрэгтэй зүйлүүдийг чинь дадлаг дээр л жинхэнэ зааж сургаж байгаа юм чинь. Тэгэл яг тэр бүх зүйлүүдийг би дадлаг дээр гараад нөгөө нэг онлайн хичээлийг чинь ойлгоол тий. Энэ байсан биш тий. Би ч одоо ийм зүйлийг ойлгодгүй байсан биш тий. Ингээл яг ойлгож эхэлдэг. Миний бодлоор ингээл би ч өөрөө хиймсэн. Сургуульд 1-р курстаа ороод овооны гайг болж зуны амралтаар амарчдаг. Тэгэл дүүмгөө хараад зоолон моглог гэл явцдаг. Тэгин гутал нөгөө нэг овоо хөөрхөн гагнуурын мэрэгчлэр ярихад овоо хөөрхөн тогтох гол ингээл байжсэн барил маань
3 сар хийхгүй болохоор чинь байхгүй болчдөг. Тэгээ бүрийн эзэмшээгүй тохиолдолд тэр чинь бол нэлээд өндөрчдөг. За угаасаа энэ бол яг альч мэрэгжлийн гангамж тохиолдог. Удаан хугацаанд хийхгүй байвал гар нэг тухайн өөр хоолж асан барил нь мартах жишээ юм байдаг. Тэгэхээр би оюутнуудыг ингээл зуны амралтаараа ч гэсэн мэдээж тэр хүний мэрэгжил юм чинь энэ тэнд дадлгажигч ажилчнаар ажиллаад юм бол ур чадвараараа нэлээд сайн хийж чадна. Тэгэхээр одоо уужим сэтгэлд маань ер нь гагнуурын одоо төрлүүдээс хичнээн төрлөөр нь гагнуур хийж сурсан бол цахилгаан гагнуур, арган гагнуур, хагас автомат, хагацын дунтагаар атстай гэдэг 4 төрлөөр гагнаж сурсан. Гэхдээ 100% бол биш. Мэдээж хүн насаараа суралцаж байдаг учраас. Хүмүүс чинь нэг сурсан юм а бүрэн шууд эзэмшдэг, мартдаг, дахиад сурдаг, дахиад мартдаг. Юм учраас ер нь сурч дуусахгүй ах уу. Олон тэмцээн уралдаанд орж байсан. Тэмцээний өмнө өөрийгөө ер нь яаж бэлддэг вэ? Сэтгэл зүйгээ, зураг чадварын хувьд ч гэсэн. Тэмцээний өмнө яг ур чадвар, сэтгэл зүй бүр хамгийн чухал гэдэг. Тэгээ тэмцээний өмнө багш нар маань аль гэдэг. Тэмцээний өмнө нэг өдөр ч гэсэн юу ч битээ. Хойсноо бүх зүйлээ амраа юу ч битээ бодог гэл ингэдэг. Ясвэндрээ бодогдоос яадаг байхгүй тэмцээн дээр. За ур чадварын тэмцээн 2018-д оролцоод одоо 2 дугаар байранд орсон. Тэгэхээр одоо оюун эрдэнгээд хүүхдтэй үлдчихсэн одоо Казанд болох тэмцээнд бол өрсөлдөж байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу? Монгол улс яг ур чадрын дэлхийн ур чадрын тэмцээнд тэнд 3 удаа оролцож байгаа. Тэгээ энэ жилийн онцлог гэх юм бол бүр жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. 18 оны 1 сард бит хоёрыг шалгаруулад бүтэн жил хооронд нь бэлдсэний үр дүнд 12 сар дахин хооронд нь тэмцээн зохиолж ур чадвар эцсийн шатыг зохион байгуулж оюутнууд шалгарсан байна. За энэ хугацаанд гэх юм бол олон улсын тэмцээнд нийтдээ 3 удаа оролцсон. Хамгийн анх Хятад ард улсын Арка 2.1 тэмцээнд оролцсон. Дараа нь Солонгосын World Skills Korea гэсэн ур чадрын тэмцээнд сонирхогч орно гэж оролцож үзсэн. За хангис бол Хайтич гэдээ орсон. Бас улсын гагнуурын тэмцээнд оролцож үзсэн ба. Яг энэ тэмцээнүүдэд оролцоод ингээл явж байгаа. Тэр улсын нэр гагнуурын хөгжил маш өндөр явагдаж байсан. Гэхдээ бид нар мэдээж өөрсдөө голохгүй бид нар улам илүү сайжрах хэрэгтэй. Мэдээж энэ чинь өөрийгөө хэр зэрэг явж байгаа вэ? Энэ хүмүүс ямар байгаа вэ гэсэн харьцуулалтаас явагдаж байгаа. За мөн тэрийгээ дагаад улам илүү сайжрах хэрэгтэй гэсэн нэг урам зориг те. Хүний чинь сайн талаараа хоршоор хөдөлдөг улам илүү хичээх хэрэгтэй гэсэн тиймэрхүү зүйлүүдийг маш их авчирсан. Би Солонгосын тэмцээнд явж байхад Солонгосын тэмцээнд ур чадрын тэмцээнд орох гэж байгаа хүүхдээ өдрийн 13 цагаар яг л бүр энэ робот шиг бүр амар бэлтэж байсан. Тэрийг хараад хүүх гэж байгаа юм чинь. Тэгэхээр гагнуур хийж байхдаа улаараа бүр тийшээ ороод маш олон цагаар ингээ гагнуужсэн тохиолдол хэрвээ бол хамгийн дээд нь хэдэн цаг гагнуур хийжсэн байна. Бид нар бол бэлтгэл дээр өглөө 9 цагаас оройн 5 хүртэл гагнуур хийдэг 4-5 хүртэл. Яг оюутлагын байх нөхцөлд бол яг цагийн цагтаа тэрнээс илүү бол байж болохгүй. Станц дээр би анх тэмцээнд орох гол ингэж хаад чадахгүй ингээл заримдаа ингээл ерөөсө барилаа ерөөсөө л олохгүй. Тэгээл бол нөгөө ах нар маань орж ирээл зарим тохиолдолд үлдээл орой 7-8 хүртэл үлдээл. За одоо яг тэмцээн болж байгаа шүү. Тэмцээн гэж бодоорой. Тэмцээн шиг гагнаараа гээл ингээд. Тэгээд тиймэрхүү тохиолдол оролцсоос нь байсан. Сургууль ярьч тэр заримдаа үлдээл. Чи нэг яг нэг овоо арга нь болохгүй ингэлхээрээ дахиад нэг жоох ажил бүр олчмоор санагдал. Дахиад жоох мажил дахиад олчмоор санагдал. Ингээл гагнаад идэг. Нэг удаа би тэгж аваад багштай загнуулчихсан. Өчнөө ч олоо да. Бити хитрхийх улаараад бай. Тэгэхээр хүн ч нэг олыг гэсэн юм олж чадгаа ячдаг. Бүр болохгүй бол хайчих гээл. Гагнуурч тэр тэгжилдэг. Бүр болохгүй зүгээр хай. Тэгэл хамар. Тэгээд байжгаад маргааш нь гахна. Тэг маш шалуу өргөдөг гэл. Тэр бол нэрээ үнэн гэдэг. Бас ингээл заавал хийснээрээ ингээд
хийж бол сурна л та. Гэхдээ бас харж суралцдаг. Би ингээл станцд гагнуурж аваад станцын гагнуурч энэ улсын аврагт орох гээд бэлтгэл хийгээл ингээд надад хийх кабин байхгүй. Тэгсэн ч гэсэн би өдрөө олгоо очиод тэдрийг хараал зургийн дараал ингээл яваадсэн чинь тэдний эцтэйч шалгалтанд дуусны дараа би өөрөө гагнж үзсэн байхгүй. Шал уралцсан байсан. Чимээс нэг тархиндаа ойлгоод ингэж хийдэг учраас. Тэр анх бол за би гагнуурын мэргэжлийг гаднаас нь хараад муухай бохир замаа утаатай гэж харж исэн гэж ярьж байсан. Тэгэхээр одоо ингээд харахад бол мэдээж мэргэжлийнхэн сайхныг мэдрээд явж байгаа. Яг хизээ ер нь уужим сэтгэлдэд би яг зөв мэргэжлээ, яг зөв ажиллаа, зөв газараа ирж гисэн байна гэсэн яг итгэл төрж байсан бол тэмцээнд ороод тэмцээнд ороод дараа нь тэмцээний дараах бэлтгэлүүд хийгээ явж хаад. Бэлтгэлүүд хийгээ явж хаад л ер нь нэг тэгж утсан. За би ер нь их зөв гараа тавьсан байна. Зөв мэргэжлээ сонгосон байна. Зөв хүмүүс дээр ч би ирсэн юм байна. Тэгэхээр би цаашдаа ингээл хүмүүсийн итгэл гэдэг чинь амар хэцүү шттэ. Айгүй том хариуцлага дагалдчихэд учраас энэ олон хүмүүсийн итгэлийг би алдахгүй тулд одоо өөрөө илүү хичээх хэрэгтэй байна. Тэгэл айгүй дуртай болчихсон олон мэл. Тэмцээнд оролцоод ирдэг, ирээл яг багш нартайгаа уулздаг, гэрийнхэнтэйгээ уулздаг тэр хүмүүсийн нөгөө нэг сэтгэл гэдэг юм чи шууд ингээл нүднээс нь л бүр ингээл харагдчихэдэг. Тэр бүх зүйл надад бүр ингээл олон мэл мэргэжилтэд дуртай болох, сонирхох энэ бүх зүйлийг бий болгочихсон. Гагнуур гэл тэгэхээр өөрөө би ингээл гагнуурын салбарыг гоё урлаг болтлоо хөгжүүлэхийг хүсдэгэ гэж ярьж байсан те. Тэгэхээр энийг яг урлаг болтол нь хөгжүүлнэ гэхээр бас сонсон тэр хүн болгоны бас сэтгэхүйд бас төсөөлөлд нь буухгүй байх. Тэгэхээр гагнуурыг урлаг болтол хөгжүүлнэ гэхээр яг яаж хөгжүүлэхийг бодож байгаа вэ? Жишээ нь одоо ингээл би зоохны үйлдвэрт ажиллаж байсан л та. Тэгэхэд гагнуурыг дотроос нь хийдэг. Дотроос нь ингээл тэнд бол ингээл цагаан мохоо гагнах хамаагүй гагнчаал бүгднгийн мэдлэгдэд цэвэрлэл гагнуурыг мэддэхгүй болтол дараал ингээл зоох бэлмэлдэг ахгүй зоохоо хийдэг. Би болохоор яагаад тэр зоохон дээр ингээ те гагнуураар гоё ингээд хээ оголц хийгээд гагнаад тэр арган гагнуураар те нарийн тэр зүйлүүдийг яаж ер нь гагнуураар хийж болохгүй гэж ингээл бодоол. Тийм учраас л ингээд урлаг болтол нь одоо ингээл бидний тэмцээнд ороод гагнж байгаа сорцууч тэр бүх зүйл маш нэрийн хэмжигддэг, миллиметрээр хэмжигдэж дүнгээ авдаг, оноогоо авдаг. Тэгэхээр яг оноо гэлтэхгүй яг амьдрал дээр ч гэсэн юм чамин гоё ойдлуудыг ч гэсэн хүмүүс хараад тийм гагнуурыг хараад хөөх гагнуурч одоо ийм сайхан зүйл юм уу гэдэг тэр мэдрэмжийг хүртэл альва нэг хийцээс альва нэг бүтээлээс нь хүртэл хардаг байгаасаа гэж боддог. Өөрөө ер нь тийм гоё урлаг болтлоо хөгжсөн тийм гагнуурын бүтээлүүдийг харж байгаа бусад орнуудынхаас. Бусад орнуудыг харсан. Хараал хорхоо өрдөн шүү дээ. Яагаад энэ хүмүүс чаджаад яа бид нар чадахгүй гэж. Гагнуурын 5 дугаар зэрэгтэй гэж тэгэхээр одоо энэ зэрэгээ одоо цааштай одоо дээшлүүлэе гэж боддог бол одоо л ер нь багшлахаар шийдсэн байгаа шүү дээ тийм. Би багшлаад одоо энэ 9 сараас ирэхэд бол шинийг дааж авах байх. Яг шинэ хүмүүсүүд төр тулаад ажиллаад эхэлнэ. Одоо минийх чинь яг үйлдвэрийн төгсгöd үйлдвэрийн одоо тэд зөрүүдээр дадлаад гарахад надад 5 дугаар зэрэг өгсөн. За тэгээд өөрөө мэдээж шалгалт өгöd энэ хамгаалаад бүр 6 болгоно гэд мэдээж л ахиулна гэж боддог. Багшилж авах хугацаанд ч тэр өөрөө давхар суралцаад хүүхдүүдэд ч гэсэн маш гоё. Сонирхолтой байдлаар ажлын байран дээр гараад яг юу хэрэгтэй байдаг вэ? Тэр бүгдийг дадлагын газар ч гэсэн сургууль дээр ч гэсэн маш сайн ойлгуулж зааж өгсөн өөрийнхөө олжсон туршлага. За тэгээ зөвхөн гагнуур гэлтгүй те тэр хүний хувь хүний харилцаа тэр бүгдийг эгүүлсэн хүүхдүүд дээр ойлгуулж зааж өгсөн. Ер нь яагаад багш болъё гэж шийдсэн бэ? Багш гэдэг бол өөрөө маш гоё мэргэжил. Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг хүнд заана гэдэг. Тэр нь л надад амар таалагдсан. Би өөрөө яаж сурсан мэт юм мэргэжлээ. Би ч гэсэн өөр оюутан байсан. Оюутан төгссөн, даалгавар гарсан, ажил дээр гарч үзсэн. Яг энэ өөрийнхөө сурсан мэдсэн туршлагаасаа л үүдээд хүүхдүүдэд ч гэсэн би
өөрхөн мэдсэн зүйлээр заахансан гэж. Ер нь бол эхлээд бол гагнуурчин болох зорилготой байсан шүү дээ. Тэр нь багш болъё гэсэн бодол хэзээс төрсэн бол Оны өмнөх нь сая энэ үү? яг тэмцээн дуусаад ойдлогоос ингээ ажилд орох уу гэд. Тэгэл би эргэлцсэн л дээ. За би хэрвээ би ажилд орвол юу вэ чинь одоо давхар суралцах боломж надад байгаа л үү гэж бодоод тэгээд за ямар ч байсан би багш болсон дээр юм байна. Ажил хийх гэж нэг ямар яарад хэрэггүй байх гэж бодсон өөрөө. Давхар мэдээж хүн сурж л авах хэрэгтэй. Сурсаар л байдаг юм чинь. Тэгэхээр би багш болоод давхар ингээд хажууд нь ч гэсэн суралцаж явах надад илүү тохио байх. Тэгж та багш болохоор шийдсэн. Тэгэхээр би одоо ингээд сурагчдад хичээл орно. Тэгэхээр би яг энэ амьдралтай ингээд төлхөн ойролцоо зааж явах хэрэгтэй. Зүгээр нэг баахан тий онлын мэдлэг бичүүлэл уншуулаад тухайн үед нь яриулаад дүн тавихтай гол нь ш. Энэ хүн ажил дээр гарахад юу сурсан байх хэрэгтэй вэ? Надад юу тулгарч исэн бэлээ? Энэ зүйлүүдийг маш их харьцуултай. Одоо би өөрийнхөө шамдраа бэлтэнэ л гэж зорьсон байгаа. Одоо маань нэвтрүүлгийн уламжлалт асуулт байдаг. Тэгэхээр манлайлагч лидер хүн гэж уужим сэтгэлтийн хувьд ямар хүнийг хэлэх бол манлайлагч гэж ямар хүнийг тодорхойлж хэлнэ гэж өөртөө боддог вэ? Хамт олноо айгуу сайн зөв уриалж чаддаг. Мөн хариуцлагатай ханддаг. Хувь хүний төлөвшил хандлага маань айгуу зөв байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Мэдээж зөв зүйл хийгээ явж байгаа хүн нэг удирдахч гэдэг хүн чинь сонгогддог хүмүүс хүлийн зөвшөөрж иж тэр хүн удирдахч болдог. Тэр зэрэг төрөх үзэл юу тийм зөв хүн байгаас л гэж боддог шүү. Тэгэхээр ер нь өөрийг чинь анзаарч хахад ер нь аливаа зүйлийг сурах өөрөө мэдгүй чадахгүй юм яг сурах их хүсэл эрмэлзэл их байдаг юм шиг байна. Тэгэхээр энэ эрмэлзлийг байнга өдөөж ингээд бүр асааж байхын тулд өөртөө ямар арга хэмжээ авдаг бол мөрөөддөг. Ирээдүйд би ийм зүйлийг хийнэ, тийм зүйлийг хийнэ. Миний шамнар ийм байх болно. Ингэж амжилт гаргана. Маш их мөрөөдөлтөө бүр ингээд амар гүн гүнзгий орж өгдөг. Тэгэл улам илүү хийх сэтгэл гардаг. Бүр ингээд цаашаа ч гэсэн хүн чинь бодоол төсөөлөл яатсан. Төсөөл гэдэг юм чинь цаашаа улам хөгжөөл, улам илүү төсөөлөл яадаг. Би ингээд заримдаа багш болоод би ингээл хүүхдүүдэд заагаал. За тэгэл мундаг шамдраа бэлдээл. Ирээдүйд би бүр ингээл багшаас би гараагаа эхэлсэн бол ирээдүйд би бизнесийн салбар руу өөрийн гэсэн хувийн зүйлээ хийж эхэлнэ гэж бодоод үйлдвэрээ байгуулнаа гэж бол. Тэгэл яг ингээл төсөөлчих юм бол зарим шин бүр ингээ унтдаг байхгүй юу? Шинжэнгөө бодоол нөгөөдгөө бүр ингээл яг өөрийнхөө хувийн үйлдвэрийг байгуулна гэж бодсон чинь ажилчдынхаа одоо нэг орчин те амар хөрөөн хүртэл ямар ах уу гэл ингээл тэг би юу хийх вэ ямар загвар гаргах уу гэл тэр бүх зүйлүүдийг ингээл бүр ингээл төсөөлөөл бодоол идэг. Маш олон хоног тэгж нойрго онжис удаа ба. Уужим сэтгэл маань ер нь багтаа ямар хүүхэд байсан бэ? Хүүхэд бага наснаас айруул ер нь дээрээ 5 их ч нэг ахтай хүний хувьд бага насны ямар өнгөрсөн бол би багтаа амар тийм дууга хүүхэд байсан. Амар тийм ичимхий өөрийгөө илэрхийлж чадахгүй. Тийм дууга. Тийм хаашаа шаянгал хөвгтэйсэн. Тэгэл яг дундаа ингэж ороод бага ингэж төгсдөг 4-5 дугаар ангил. Тэгвэл би яг анх сургуулийн гимнастикийн тэмцээнд орж ирсэн. Би 10 жилдээ дуу, бүжиг, гимнастик за тэгээ хөгжим гэл тэгээд нөгөө зургаараа айгуух зургийн тэмцээнд оролцдог сургуулийн гоёл гээл тэднэр дандаа хооц хийж өгж өрсөлддөг юм байсан. Бас 9-р ангийн яг төгсдөг шинэ жилдээ дуулахаар болоод тэгээ ангийнхан 2 бандтай. Тэгээд том хичээг охинтой цогныг ингээд сурдаг. Ингээд дөрвөлээ хамтлаг байгуулад шинэ жилээрээ дуулаад дууга бэлдэж байлж байгаа л юмсан чи маргааш шинэ жил өмсөх хувцс юу байгаа илээ гэж бодоод тэгээд яг ингээд гадар нөө плаж паркад л гал ингээд хайсан чи санамт эзэг хувцас олддгоо. Тэгэн готлон тэр өдрөө шууд материалаа аваад шүнжэнгөө сууж агаад 2 плаж оёол маргааш өглөө шууд дуулаад тэрийг өнсөөл явж ирсэн. Тэгэхээр энэ их нийгмийн идэвхтэй байх
зан чанар хаанаас үүдэлтэй бол эцэг их гэр бүлийнх нь их дэмждэг байсан уу? Манайхан бол тоодоггүй байсан. Зураг зураал байж ил тэрл үзгээл нэг тэгж амир ингэдэг заадаггүй би өөрөө л сонирхдаг байсан. Тэр үнэхээр гоё, маш гоё зурдаг шүү дээ. Тэгэхээр гэр бүлийнхнээс нь яг урлагийн тийм зураг хавьяастай тийм хүн байдаг болов. Манай ах зурдаг. Гэтэ мэрэгчлэн биш. Сонирхлоороо зурдаг. Намайг жоохон бахад л ингээл дандаа эмхтэн хүмүүс зураал. Хөрөг зураг зураал ханаар ингээ өлөвчдөг байсан. Тэрийг хараад ямар гоё юм бэ гэж тал аяг зурдаг. Тэгээ би ахаард ингээд заан зурулжснаа санд манайхч марцсан байх л та. Тэгээ би дүүрээд зурж байгаа л нөгөө палмастрын яг цавартлын цаасан дээр нэг заан мааны зураг гэдэг. Тэрийг дүүрээд зурчихсан. Тэр амар сандаг. Би ингээл нэг зураг зурхаараа бүр ингээл дотор нь ороод тий бараг шинжэнгөө зураг зураал суудаг. Тэрнээсээ болоод заримдаа унтаач гэж загнуулдаг. Тэр уурчин сэтгэлтийн яриаг сонсоод бахаар аав гэдэг үг их дурддагч байна. Ер нь дуурсамжинд нь за зориг мөрөөдөлт нь. Би ингээд багасаа эхлээл нөх хүүхд чинь аав ээжээс жоохон айцтай байдаг да ярилцаасаа би ингээл ээж тааж драфтаа очтор ярилцахтаа ер нь жоохон айдаг байсан. Тэгэл аав ингээл өмнөөс суулгаад юм яриаал юм. Тэгэл хойд ойлгохгүй л дээ. Тэгэл өмнөө ингээл нэг бол цохирчсон. Нэг бол бүр ингээд цэг суулгаал. Нуруу тэгш гэл ингээл эргэж доошоо гэл ингээл янзалж игэл тэгэл айгүй юм ярьдаг. Ингээд тэгдэг ингээл ерөөсөн хүүхэд гэдэг утгаар нь биш. Зүрсэл хамаагүй л ингэж ярилцдаг. Тэгэл эхлээс сонсож сурсан. Тэгээ дараа нь ганц хоёр үг ярьдаг болоо. Гэсэн сүулдэ бүр ингээл өстой нээлттэй ярьдаг болоо. Бид хоёр чинь заримдаа ингээл шүн 2 3 хүртэл юм яриа алцаадаг. Тэгээ тийм болохоор л айгүйх зүйлүүдийг сурсан баха. Хэрэв би тэгж ярилцдаггүй байсан бол үдээд ингэж өөрөө нээлттэй илэрхийлж чадах ч байсан болов. Юм наанта зантай яаж боддог байсан болох ч байсан бэл үгүй ч байсан бэл мэдэхгүй. Тэгж ярилцсны үр дүнд л өдөө зэрэгтэй байгаах гэж боддог. Ингээл яа ч нэг эмхтэй өтөч нэг тийм байд юм шиг аавтай хоёр дотно. Аав гэсэн үг амнаас гараад ямарсандаа багш тэгжсэн. Чиний амнаас ерөөсөө ээж гэдэг үг гарахгүй ба дандаа л аав л гэдэг юм. Ямар сонио хөхтэй гэл тэгжсэн. Эмхтэй хөтөж яг ийм байдаг юм шүү маамаа гэл. Тэгээ би ч өөрөө анзаарахгүй л бас бүр ингээд бүр ярьдаг. Тэгдэг. Тэгээ би өөрөө ерөөсөө анзаардгүй. Тэгээ манай ээж бол амар тийм даруухан амар төвчээртэй хүн байдаг. Чөтөө өдөө 7 хүүхдийг чинь хүн болгож үзсэн гэдэг чинь. Тэгэхээр их төвчээр байна. Манай ах их чинь би ингэж өссөн гэж ярьдаг байхгүй юу. Хэцүү үед ингээл амьдарч ирсэн. Тэгэл та нар манай бол байнга хэлдэг. Өглөөр тос орой унт. Тэгэл өглөө ингээл цаахан ингээл унтаж идгээд ороо тад унтаж идэх гэдгийг яасыг унтдгийг бац юм хий яага зүгээр суудаг. Намайг жаахан байгаад хүртэл манай өглөө 5 зуны улиралд 5 өнгөрөөгөө 6 гээл босгоч. Тэгэл гүүлгээл бидрэг чинь. Тэгээ манай чи голын урд идэг. Хөлтөнцгөн гүүлгээл урсгал сүрж алхуулаад хагас сэрэж байд. Ингээд өсөжсэн. Тэрний яг ирээдүйд нэг хатуучльтай алей зүйлийг даван толгойд мэдээж хувь хүний төсвөр төвчээр гэдэг зүйлийг бий болох гэж л тэгжсэн. Дээрэс нь би аав минь ингээл өглөөр тусгаал цог загсанд явдаг. Яг загсанд яваал ингээл бит хоёр загас барьдаг байхгүй юу. Яг тэр үед ингээд амар гоё юу ч бодогдохгүй. Нэг одоо л би боддог хаяа ч гэсэн одоо ингээд зам болохоор тий загасаараа суухансан гэж боддог. Бүх зүйлийг мартаал ингэдэг. Тэгэл аливаа зүйл юу н хатуучльтай байх хэвээр ямар ч зүйлд хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүтэд бэлэн байх хэвээр л гэж юу айгуу хэлдэг. Аав ээжээсээ сонсчихсан хамгийн сайхан багцлын үг ямар зүйлээ тавиад өгдөг бол. Мэдээж ер нь хүний эцэг их хүүхдээ ер нь хэрэг аргатай ер нь багцсан үг хэлдэг. Тэгээд хаа нэг хэлсэн тэр үг маш үнцэнтэй. Үнэн байдаг болов уу гэж боддог. Намайг анх үйлдвэрт сургуульд оюутан болоод орж байхад аав нь зоохны үйлдвэр дээр авчижсэн. Найзхан.
Тэгээ камин цохны үйлдвэр дээр намайг дагуулж байгаа нөгөө нэг баг янахгүй гагнуурчтай юм. Миний охин Монголын 8 гагнуурчин болно гэж хэлцүүлж ирсэн. Тэрийг би ерөөсөн мартдаг. За тэгээд аавч хоёроос үг гэхээсээ илүү ингээл нөгөө харцнаас нь мэдрэгддэг штеп. Бүр өстө үгээр хэлхийн аргагүй тийм гоё мэдрэмжэдэг да. Бүр бахархсан, баярлсан, хайрлсан, хүндэтгсэн тэр их зүйлийг зүгээр харцнаас нь л хардаг. Тэр харцыг бол ерөнхийлөгчөөс хамгийн анхны шилдэг залуу ажилчин гэсэн хэрэг шагналыг аваад юу аав ээжийнхээс олж харсан баг. Тэгсэн. Ээж аав тэрүүд юу гэж хэлжсэн бэ? Тэрүүд бүр амар баярлцсан, бүгдээрээ л баярлцсан. За миний хүү одоо энэ чинь энэ бол өмнө итгэл гэдэг чинь маш чухал зүйл байдаг шүү. Хичээгээд ээжтэй л гэл тэгжсэн. Тэгэл яг тэр шагнал гэхээсээ илүү бас өмнө тэмцээнд оролцоод гэртээ ирэхэд тэмцээнд оролцоод яваад гэртээ ирэхэд л ингээл аав ээжтэй уулзах бүр амар гоё. Тэгэхээр тэр шагналыг авч явахын сэтгэл за бас тэр том шагналыг дагаад өөрт нь маш өндөр хариуцлага ирж байгаа тийм. Тэгэхээр тэр шагналыг авч явах үед авсны дараах үед ямар бодолд орсон бэ? Тэрүүд бол маш их тогтолцсон баг. Яг шагналаа гардаж явах үед бол Монгол Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн оюутан гагнуурчин Эрдэнийн уужин сэтгэлд шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны шагналыг хүртээсэвэ. Зарлиг буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Алтмаагийн Батболог. Уужим сэтгэл маань ингээд өөрөө гагнуурч мэрэгчлээ одоо 18 настай юм байна. Ингээд энэ залуучуудаа үлгэр болох гэж энэ анхныхаа шагналыг өгж байгаамаа. Тэгээд ажилд нь одоо амжилт хүсье. Монгол орныхоо хөгжилд нэмэр болоорой. Олон залуучуудаа үлгэрлээрэй гэж хүсье. Баярлалаа. Яг тэр үед ингээл амар догтлол баярлалаа. За тэгэл би яг тэнд зогсчихсан аав ээж ах эгч нараа хараад за ямар ч байсан дүүнэл чадсан байна л гэж бодсон. Гэхдээ энэ бол бардах зүйл бол биш. Үнэгээд аваад маш том хариуцлага байдаг учраас улам илүү хичээх ёстой гэсэн өөргөө ухамсарласан. Дахиад цаашаа хичээх ёстой байна л ер нь хичээх гэдэг үг л айгүйх бодогдчихсэн. Тэр энэ олон хүний бахархал болсон энэ охины хувьд яг өөрийн чинь хувьд бахархаж явдаг зүйл одоо үлгэр жишээ авдаг хүн гэвэл ямар хүн байгаа вэ? Багш маань вэ? Багш нар маань бүгдээр ингэсэн. Хүн чинь нөгөө 100% төгссөн гэж байхгүй. Авахын авна, хаяхын хаяна. Багш маань вэ? Аав маань вэ? Ээж маань вэ? Гэр бүл маань вэ? Бүгдээр ингэсэн л айгүйх үлгэр жишээ авал бүргэлжил суралцж явдаг. Надад бол маш олон багш нар байдаг. 4-р цахилгаан станц дээрч тэр тулгаан инженер. За тэгэл надад зааж исэн бүх хүмүүс л багштай. Заавал тэр хүний би үнэмлэхийг нэхгүй, мэрэгчлийг нэхгүй. Надад зөвлөгөө өгөөж явуулсан тэр хүмүүс ч гэсэн надад багш л байдаг бүгдээрээ. Надтай тэмцээнд өрсөлдөө явж исэн оюутан ч гэсэн миний багш. Тэр хүнээс би суртахаас орсон. Тэр хүмүүсийн надад итгэж байгаа итгэл нь л ер нь айгу ингээд бахархах штэ гэдэг штэ. Миний өвт чадна шүү. Чадахгүй байсан ч гэсэн тий чи чаднаа, чи чадна. Өнөөдөр чадахгүй байсан дараа нь дахиад чадна шүү. Одоо энийг л засчих, одоо ингэж итгэчих гээл ингээл байнга урамшуулж идэг намайг. Багш хүн одоо ингээл зарим багш нар дардаг, загнадаг багш, зэмлдэг багш байдаг. Заримдаа урамшуулдаг багш байдаг. Гэтэ надтай таарсан бүх багш нар дандаа нэг урамшуулж ирсэн. Үнч нэг урмын амтан гихчээр урам өгжсэн болохоор л айгу тэрүүгээр маш их хүч авч ирсэн, итгэл авч ирсэн. Тэрнээс үүдэж надад төвчээр үүсчихсэн. Хүсэл тэмүүлэл бий болчихсон. Ер нь уужим сэтгэлийн хувьд за хүний бодол, санаа, зорилго, мөрөөдөл ер нь цаг хугацааны аясаар дагаад өөрчлөгддөг. Тэгэхээр яг одоо яг энэ байгаа амьдралаасаа мэдэрч байгаа мэдрэмж, аз жаргал гэвэл ямар зүйл вэ? Аз жаргал гэвэл гэр бүл маань
бүрэн бүтэн байгаад л байна. Чиний л хамгийн чухал нь юу гэр бүл шүү дээ. Хэдий би ажил дээр гараал ингэсэн ч тэр гэр бүл бол номер 1-т байх хэвээр. Эрүүл мэнд байх хэвээр. Надад одоо л ингээл бүрэн бүтэн гэр бүл байгаа учраас л маш их аз жаргалтай байдаг. Амьдралыг ч нэг зовлон хүртэл ингээл эргээд бодоход гоё байдаг шүү дээ. Тэр өөрийнхөө хувьд амжилт гэдэг ямар хүнд ирдэг бол гэж бодож байна. Хичээл сэтгэл төвчээртэй бүгдээр нь хосолсон тийм үнэлэр тууштай байж тал тэгэл амжилтанд хүрнэ. Гэхдээ тэр хүн буруу замаар биш зөв зүйлээр үнэн замаар тавштай байж чадах юм бол хичээж чадах юм бол амжилт бол хинж ч гэсэн очиж чадна. Уужим сэтгэлд маань одоо урам зориг, эрч хүч гэх зүйлийг юунаас олж авдаг бол хүмүүсийн надад итгэж байгаа итгэлээс л айгүй олж авдаг. Тэгэл тэр яг эрч хүч урам зориг гэдэг зүйл чинь багш нар маань өгч байна, гэр бүл маань өгч байна, ээж маань өгч байна, аав маань өгч байна. Энд ч одоо тэмцээн төлдөөл ингээл явж хахад багш маань ч одоо чухал үр гүйцэтгэн ар гэрийн нөгөө нэг дэмжлэг талаас аав ээж маань л сэтгэлээрээ өстө нэрээ бүх зүйлээр л дэмжиж байгаа шүү дээ. Урамч үуч. Тэгээ за тэгэл найзууд минь хүртлээ. Энэ бүх зүйлээр л итгэж яддаг. одоо хүнд баримтлагдаг одоо зарчим гэх зүйл байдаг шүү дээ өөртөө. За би нэг ийм л байх хэрэгтэй шүү. За нэг яаж ч үсэн нэг би ингэж болохгүй шүү ч юм уу нэг хүн өөртөө дотроо бодсон зүйл байдаг. Тэгэхээр уужим сэтгэлийн хувьд өөртөө баримталж удаа зарчим гэвэл ямар зүйл байдаг бол? Миний гараас чанаргүй гарахгүй л гэж би боддоо шүү. Гарахгүй. Хүний нүд хуурсан юм би хийхийг айгүй хүсдэггүй. Аль болох чадах чинээрээ өөрийнхөө зүнэрээ ур чадвар хичээл зүтгэл бүхэл зүйлийг гаргаж ижил чанартай л юм хүний сэтгэл нийцсэн л юм хийх юмсан гэж үздэг шин. Нөгөө ашигын төлөө хүн чинь өгжөөж авдаг. Хүн шин сэтгэлээсээ гаргаж иж хүн сэтгэл авдаг. Тэр чанартай л юм хийх юмсан гэж боддог. Юу ямар ч нөхцөл заавал бүтээл урлагтай биш. Хүнтэй уулзаад юм ярилцахтай хүртэл тэр хүнд чин сэтгэлээсээ ханддаг хуурамч зүйлийг л би зүгээр аягүй төвчдөг. Урилга хүлээн авч одоо өөрийнхөө мэрэгжлийн сайхныг бодож хүсч зорж мөрөөдөж байгаа зүйлсийн талаар сан халуун яриа өрнүүлж байгаа дахин баярлалаа. Тэгэхээр уужим сэтгэлтэй хаан ойрын зорилго мөрөөдлөөс сонирдоод нэвтрүүлэг өндөрлөе. За миний хамгийн түрүүнд тавьж байгаа зорилго бол багшийн гараа би зөв эхлэх ёстой. Дааж авсан ингээ бол чадварлагаар би мундаг чадварлаг боловсон хүчинтэй энэ одоо ажилчдыг би төрүүлэх ёстой л гэж зорж байна. Мөн зөр багшийн ажил хийж явах хэвчээ давхар суралцсаар л байх болно. Цаашдаа би багшийн дараа би юу хийх вүлээ гэдэг зүйлээ бас давхар гарцыг болоо ингээл суралцах ёстой. За баярлалаа. Тэгэхээр ирээдүйн зорилгот нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Мундаг сайн багш болоорой. Баярлалаа. За залуу лидер нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын түрээд өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийн маань зочин болох гагнуурчин одоо шилдэг залуу ажилчин шагналын анхны эзэн уужим сэтгэлтэй хаан дотоод ертөнц болоод зорж мөрөөдөж байгаа мөрөөдлөөс багахан ч гэсэн нэм ярилцахыг хичээлээ. Тэгэхээр дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Зүгээр ингээл хавтгал хийсэн дээр одоо хэвтэй байдал ингээл явлаа гэж бодсон шүү дээ. Тэгэл ингээл явчаал ингээл шал дайлийн мөрийн нарийн ингээл дундаа нүхүүзэл ингээл явж байгаа байхгүй. Цохол багаас бол яг гагнжаан хэцэлтэй бол амар гоё ярагдал. Багаас бол харсан чинь гачин амар дайлийн. Тэр бол яг тэр дундаас ингээд гоё хэсэг нь олоо харчин заяа. Гоё нэг сантиметр хэсэг ч юм уу те. Нэг яг нэг гоё болсон. Тэгэл тэрийг хараад кайф авал за энэ яг болж ш яг энэ шиг л явчихвал гэж. Ойдлын алхан дээр л юм гэж авдаг.
Би мэрэгчлээ өөрийн хобби болгохыг хүсдэг.